хаантан амьдардаг байлаа. Нэгэн удаа тэр зүүдэндээ үдсгэлэнт бүсгүйг харжээ. Зүгээр ч нэг үдсгэлэнт бүсгүй бишээ. Хорвоо дэлхийгээс олохооргүй тийм үдсгэлэнтэй юмсан ч. Тэгээд бүсгүйч хаанд хайртай болж хуримж товлогдож гин. Даанч гай болоход тэр үед хааны унтлахын өрөөнд төшмөл нь орж ирээд сэрээчгчээ. Хаантан ихэд уурсан сэлмээ суглан төшмөлийнхээ толгойг цавчхыг завдтал. Хаантан минь намайг өршөөгөөч. Би таны үнэнч боол шүү дээ. Гэхдээ яагаад намайг цааслах гээд байгаа юм бэ? Би ямар буруу зүйл хийсэн юм бэ хаантан минь? Чамайг юунд буруутайг би хэлэхгүй. Яагаад гэвэл чи тэргүй миний урыг намдааж чадахгүй. Тиймээс чиний толгойг авахаас өөр арга алга да. Хаантан минь, миний толгойг хизээж авч чадна. Надад уурлсан шалтгаанаа хэлээч. Тэгээд намайг өөрийнхөө бурууг засч чадахгүй бол цааслагтун. Хаантан төшмөлийнхээ энэ үгийг сонсоод тайвширчээ. За яах вэ? Чиний хэр болог. Би зүудэндээ энэ хорвоод байхгүй тийм үдсгэлэнтэй бүсгүйг харсан. Тэр бүсгүй миний эхнэр болохыг зөвшөөрсөн. Тэгээд би хамгийн жаргалтай нэгэн болсон. Гэвч чи орж ирээд сэрээчглээ. Үүний төлөө чамайг цааслах гэж байна. Гэж хэлээд дахиад л сэлмэ барьлаа. Тэгтэл төшмөл хаантан минь хүлээгээч агуу хаантан минь. Та тэр эмэгтэй царайг нүдийн, гарын бас дайсанцын тогтоож авсан уу? Би тэрний царай Эдис бүрийг нь дайсанцных нь нуглаас их санаж байна. Тэр миний өмнө одоо ч гэсэн зогсож байгаа юм шиг л санагдаж байна. Хаантны ингэж хэлхийг сонсоод төшмөл Ордонд хамгийн шилдэг зураачдыг дуудъя. Тэгээд та зүүдэлсэн бүсгүйхэн зургийг зурхыг тушаа. Харин дараа надад энэ хэргийг даатгаарай хаантан минь. Би танд тэр үдсгэлэнт бүсгүйг зүүдэндээ биш харин боддоор харахад туслах болно. Хаантан зөвшөөрөөд ордонд хааны эзэмшил нутгийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг зураачдыг цуглуулж гиндэ. Намайг сонсоцгоо. Би зүүдэндээ нэгэн үдсгэлэнтэй бүсгүйг харсан. Энэ хорвоод байхгүй тийм гоо нэгнийг харлаа. Тиймээс би та нараас тэр бүсгийг зурхыг хүсэж байна. Зураг миний зүүдэндээ харсан бүсгүйтэй усны тусал шиг адилхан байх ёстой шүү. Хаантны энэ тушаалыг сонсоод зураач нар юу хийхээ мэдсэнгүй. Тэгээд л амдаа. Ингээд тэр бүсгүй хорвоодор байхгүй юм бол зурагтайгаа яаж адилхан байх юм бэ? Бид хэзээ ч харж байгаагүй юм чинь яаж зурх юм гэж хэлцгэлээ. Тэгтэл хаантны дүрслэн хэлэхэд нь үдсгэлэнт бүсгүй бүгдийн нүдний өмнө амьд юм шиг дүрслэгдэжээ. Зураачид шууд л ажилд амарлаа. Эцэст нь зургаа дуусгаагаад өөрсдийнхөө нүдэнд ч итгэсэнгүй. Тэд ямар үдсгэлэнтэй бүсгүйг харсан гэж. Энэ үед өнөөх төшмөл нэгэн арга сэджээ. Тэр хотын хаалганы хажууд үдсгэлэнт бүсгүйн зургийг тавиад доор нь энэ хорвоод байхгүй үдсгэлэнт бүсгүй гэж бичүүллээ. Тэгээд хаалганы хажууд харуул гарган хаалганд ойрцсон хүн бүрийг маш анхааралтай анзаарч харахыг хатуу тушаалаа. Үдсгэлэнт бүсгүйг хараад энд зөв бичсэн байна. Хорвоодор ийм үдсгэлэнтэй бүсгүй байхгүй гэж хэлсэн хүнийг цааш нь зүгээр явуул. Харин хэн нэг нь үдсгэлэнт бүсгүйг хараад худлаа ийм үдсгэлэнт бүсгүй хорвоод байдгийн гэж хэлвэл тэр хүнийг барьж хаанд авчир гэжээ. 3 хоног, дахиад 3 хоног, 30 хоног өнгөрч хүмүүс хорвоод байхгүй үдсгэлэнт бүсгийг харсаар байлаа. Гэтэл нэг удаа хотын хаалган дээр харин хүн ирээд "Энэ хотлоо" гэж толгоогоос ихсэрч цаашаа явах гэтэл харуулууд бариад хаантанд түргэж хийнэ. Үл таних хүн чи энэ худлаа гэж яагаад хэлв? Агуу хаантан минь, танай хотын хаалган дээр манай хааны охинтой
Усны тус шиг адилхан үцгэлэнтэй бүсгүн зураг байхыг би харлаа л да. Тэгээд л би худлаа биччихэ гэж хэлсэн. За тэгэхээр та тэрний хаана амьдрдгийг надад хэлдэ. Би тэрийг эхнэрээ болгохгүй бол зүрх минь тайвширахгүй. Гэхдээ хаантан минь манай хааны охин хизээ чи гэрлэхгүй гэж тангараг өргөсөн юм. Энэ бүхэнд галуунууд уруутай. Хаан охинтой эрэм 2 галуу бэлгэлсэн юм л да. Тэгтэл эм галуу нь 4 өндөг гаргаж түүнээс 4 жижигхэн дэгдэх бас дахиад түүнээс 4 жижигхэн галуу гарсан. Гэвч нэг удаа түүмэр гарч галууны байр гал дөрцсөн юм л да. Эр галуу найгаад зүгтаагаад явчихсан. Харин эх галуу дэгдэхэнүүдээ аваад эцэст нь өөрөө өнгөрсөн л дөө. Хааны охин энэ бүгдийг харсан болохоор гэрлэх талаар бодохыг ч хүсэхгүй болсон. Тэр хязээч нөхөртөө найдаж болохгүй. Тэрэнд хүүхдүүдээ хязээч даатгаж болохгүй гэж хэлдэг. Энэ яриаг сонсоод хаантан ихэд гуниглжээ. Тэгтэл нөгөөхөр агуу хаантан минь мамааг цааслах гэж битгий яараа. Би танд тусланаа. Мамааг зураачдтай хамт өөрийн хааныг үнжтэйгээ уулзвал дараа нь би яахыгаа мэднэ. ингээд тэд явсаар харин хааны гүнжтэй уулзаж гин. Тэгтэл гүнж та нар тийм авьяастай зураачд юм бол энэ танхимын хааныг уран зургаар чимэглээд өг. 7 хоногийн хугацаа өгье гэж хэлээд танхимаас гарчээ. Тохиролцсон өдөрч болоход гүнж ирээд зурсан зургийг харжээ. Тэнд амбаар болон дотор нь байгаа 4 дэгдэхээ 4 бяцхан галуу зурсан байж халуун гал амбаарыг шатааж байлаа. Эр галуу юу ч бодлогүй гал руу орж нэг дэгдэхээ дараа нь нөгөө дэгдэхээгээ гаргаж байлаа. Харин эм галуу өөрт нь огт хамаагүй юм шиг хажууд нь зогсно. Энэ бүхнийг дүрсэлснийг хараад гүнж тэссэнгүй. Хотлаа. Хорвоо дээр ийм зүйл байдгүй юм гэж дуу алдаад би өөрийн нүдэрээ эр галуу галаас цухтааж эм галуу жижигхэн дэгдэхэнүүдтэйгээ хамт үлдэхийг харсан. Тэгэхэд би өөртөө хизээч гэрлэхгүй гэж тангар хүргэсэн. Найдваргүй замчинд найдахын оронд жингийн цуваагаа өөрөө авч явсан дээр гэдэг үг байдаг шүү дээ. Гэвч тэгтэл хааны түшмэлээ. Гүнжтэн байна. Эм галуу дэгдэхэнүүдээ гайд орхиод харин эр галуу тэднийг үхлээс аварж явахыг манай хаан харсан юм л да. Тэгэхэд хаантан маань хизээч гэрлэхгүй гэсэн тангараг өргөсөн. Тэгээд замын үнэнч ус хань дайснаас ч дооргож хаантан минь хэлдэг юм л да. Бид өөр зүйл ярьж байгаач хаантан бид хоёр адилхан боддөг юм байна. Энэ бүхний төлөө би өөрийнхөө үгнээс буцаж болох юм байна. Таны төлөө манай хаанч бас үгнээсээ буцахад бэлэн байгаа гүнжтэн минь. Ингээд хаантан мэрэгэн түшмлийнхээ тусламжаар хорвоод байдгүй үсгэлэнд бүсгүйтэй гэрлэн амар сайхандаа жаргасан юм.